Удахгүй ажилгүй болох гэж байгаа ч хийх юм ямар их байна. Өдрийн хоолны цаг болж өнөөдрийн хамгийн халуун мэдээний талаар ярьцгаан суулаа. Тэгээд би Зэбэгээс манай салбар үнэхээр ажилчдаа халахаар алдагдaltaй ажилласан юм уу гэж асуулаа. Зэбэ эргэн тойрноо харснаа нааша ойртоод эргэж гараараа бидэн рүү дохилоо. Тэгснээ манайх алдагдaltaй ажиллаагүй. Харин сүүлийн 3 жилд ашиггүй ажилласан юм аа гэж шивэгнэв. Зэбэ үргэлжлүүлэн ярих гэж байтал инхмаа хурч ирээд би нэгдэж болох уу гэлээ. Хинч хариулаагүй байхад тэр миний хажууд өөрөө ирээд суучихлаа. Тэр өдрийн хоолны цагаар гарч гоё ресторанд хоол идээд тэрнийхээ зургийг авч Instagram дээрээ постлж гайхуулах дуртай хүн. Гэтэл өнөөдөр бидэн дээр ирсэн нь гайхмаар юм аа. Сони юм аа. Ойрд чинь юу л болоод байна да. Тэр суугаад минут ч болоогүй бидний асуухаас айж байсан асуултыг асуучихлаа. За тэгээд хэн халагдах гэж байгаа юм бэ? Бид нар бүгдээрээ Зэбэ рүү харлаа. Тэр хөмсгөө зангидан би мэдэхгүй гэж хэлв. Бид нар бүгд санаа алдлаа. Зэбэ хоошоо налаад бүр аяархнаар энэ зүгээр нэг ажилчдын цомгтгол биш. Салбарыг татан буулгах асуудалч байж магадгүй шүү гэж шивнэлээ. Салбарыг татан буулгахаа гэж бид зэрэг дуу алдцгаалаа. Зэбэ хоёр тийш харснаа чимээгүй. Компанид аяараад боо юм болж байна. Энэ зүгээр л миний бодол шүү гэж хэллээ. Бодоод байсан чинь мэдээж инч хэрэг юм уу? Компани салбаруудаасаа ашиг олохыг л бодно эцтэй. Тэгэд бүр 3 жил болчихсон юм уу? Инх маа над руу эргэж харснаа. Номин, чи ориглыг таньдаг гэсэн те? Чи биднээс илүү үннийг мэдэж байгаа юм биш үү? Тэгтэл бүгд над руу харж ажлын залуу надаас чи ер нь тэрнийг яаж мэддгийг? Тэр чинь гадаадад амьдардаг байсан биз дээ. Үгүй. Би өчигдөр шөнийн явдлыг ямар эднэрт ярилтай биш дээ. Би тэр хүнийг танина гэж хэлээгүй штэ. Би нэг л удаа таарч байсан юм аа. Тэгтэл ажлын ах ирээд нөгөө мангар намайг дуудуулж байна гин. Бүгд мэл гайхлаа. Янзтай. Яг миний сэжиглэж байсан юм болж байна. Би эхний цалиас нь болж байгаа юм байна л да. Яста зэв амт юм да. Яагаад тэрэнд ажил амьдрал хоёроо ялгаж салгахад тийм хэцүү байдаг байна? Юу гэж би тэртээ тэргүй ажилласаа гарч байгаа юм чинь өөрийнхөө бодлыг тэрэнд хэлнэ. Тэр галзуу охинтой хаасайгуу тааралдаж байна гэхээр хорвоо ямар жижиг юм бэ? Гэхдээ тэрний байж байгааг харсан чинь ястай инээдтэй байсан л да. Хувийн нэг асуудал, ажлын нэг асуудлаа зохицуулах. Энэ салбарын талаарх эхний тайлангаа төв офис руу явуулахад сайн муу 2 мэдээ ирлээ. Сайн мэдээ нь би захирал болж тушаал дэвшиж. Муу нь харин би 3 сарын дотор энэ салбарын асуудлыг цэгцлэх ёстой болж байна. Сүүлийн 3 сарын борлуулалтын дүнгээс л бүх юм хамаарах нэ дээ. Энэ ажил ер нь нэлээд хэцүү юм аа. Ажилчид нь ялгаатай. Тэд өөр чадвар туршлагатай боловч ажилтайгаа үлдэх хэсэг нь компани нөхцөл байдлаас л хамаарна гэдгийг миний өглөө хэлснээс ойлгосон байх. Би тэдэнд ажлаа сайн хийх ёстой гэсэн дохио өгч чадсан гэж бодож байна. 3 сарын дотор бид сайжирч чадах байхаа. Тэр ирлээ. Би тэрнийг орооч гэж урих гэж байтал тэр өөрөө орж ирснээ хаалга савж хаагаад шууд миний ширээ рүү шийдэмгий алхлаа. Хөөе мангара. Аргалгаа. Дараг хүн байж та ажил хувийн амьдрал хоёроо яагаад ялгаж салгаж чаддгүй юм бэ? Намайг хаалгач нь тодорхой юм чинь. Би нийт ажилтнуудын өмнөөс нэг юм хэлчихье. Гадаадад олон жил болсон болохоор монгол хэл чинь муу юм уу? Эсвэл угаасаа чи тийм зөв юм уу гэдгийг чинь би мэдэхгүй. Гэхдээ өглөө хурал дээр биднэрт хэлж байгаа байдлаас чинь болж бүгд стресст чинь. Тэр юм хэлэх гэж байгаа юм шиг амаа ангаасан чи хэлэх цавдал гарсангүй. Хүмүүсийг цомгтгоно гэж хэлхийн оронд зүгээр манай салбарт байгаа асуудлыг хэлчихэж болоогүй мó? Асуудал хэдий ч нэ бүдэг бадаг байна. Хүмүүс төдий ч нэ янз бүрээр бодно гэдгийг мэдэхгүй юу? Тэгээд ажлаа алдчих магадгүй хүмүүсийн санаа бүр ихээр зовно. Тэр тэнд огт хөдөлгөөнгөө сууж байсан чи дотроо одоо хангалттай гэж бодож явах шиг байлаа. Гэхдээ би дуусгах яагачгүй байна. Хэрвээ чи хүмүүсийг ажлаа зүрх сэтгэлээсээ хийгээсэй гэж хүсэж байгаа бол тэдэнд чамтай нээлттэй ярилцах боломж өгөх хэрэгтэй. Тэгж байж тэдэнд юу хэрэгтэй байгааг чи мэдэж авч чадна. Тэгснээр компаниа сайн байлгах хүсэл төрүүлж ажилчдаа урам зориг өгөхийн тулд хэрхэн ярилцах хэрэгтэйгээ ойлгож авна. Хөөдөөс бүр таг шүү. Жишээ нь чи ингэж хэлж болох байсан. Би та нарт яаж туслах вэ? Та
Та нарт нөөц бололцоо их харагдаж байна. Компани амжилт та бүхний гарт байна гэх ч юм уу. Ажилчдаа итгэл хүлээлгсэн утгатай юм хэлэх хэрэгтэй штэ. Ойлгохгүй байгаа мó? Эрүүл ах чинь чамд зохиж байна шүү. Санаж байгаа үсттэй. Тэгэхээр чи ажилчдыг төлөөлж надтай ярилцаж байгаа гэж ойлгох нь зөв үү? Үгүй шүү. Намайг халсныхаа дараа хүмүүстэй зөв харьцаж бай гэж чамд би зүгээр л нэг жаахан зөвлөгөө өгч чинь. Хин чамайг хална гэд хэлчихв. Чи орж ирснээс хойш надад нэг ч удаа ярих боломж өгөөгүй үсттэй. Гэхдээ чи намайг дуудуулсан штэ. Тэгээд өнөө өглөө ажилчдыг цомгтоход гэж хэлсэн. Намайг халах гээгүй бол яах гэж намайг энд дуудуулсан? Бид хоёр нэг компанид ажилддаг юм чинь чамд миний иргэний үнэмлэх хэрэггүй болсон биз дээ. Иргэний үнэмлэхээ авмаар байна. Намайг одоо зогтчихно гэж бодохгүй байна гэж бодож байна. Зөв үү? Яна нүүр улайхад л явчихлаа. Оо, тий. Иргэний үнэмлэх. Бардам зангаас минь үлдсэн юу л байна? Би хурдан бацж аваад тэглгүй яах вэ? Би иргэний үнэмлэхийг чинь авчраад өгчгээ. Тэгье. Би өөртөө итгэлтэй эргэж хараад тэр мангарын ган овсоос хамгийн хурднараа алхаад гарлаа. Орой цаг товсноо битгий мартаарай. Би улам бүр хурдан алхлаа. Энэ ястай нэг ядаргаатай амт юм аа. Ястай. Намайг орохоос өмнө 3 сар гэж нэг юм хэлсэн. Юу хэлэх гэж байсан юм болоо?